За сайн байцгаана уу. За та бүхэндээ Америк нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. За Чикаго хот орчмын монголчуудад зориулсан за шинэ жилийн цэнгүүн баярын мишэл 8. За энэ жил ингээд 8 дахь удаага за 12 сарын 30-нд зохиогдоход бэлэн болоод байна. За бид өнөөдөр яг энэ шинэ жилийн цэнгүүн болгож байгаа газраас за ерөнхийдөө гэрэлтүүлэг хөгжим за бүх юмаа усныг шалгаад за эндээс ингээд нэг бичлэг хийгээд товчхон үзүүлнэ. За энэ жилийн хувьд бол дөнгөж энэ 2023 онд ингээд шинээр нэгдсэн. За цоошин газар. За ерөнхийдөө зэрэглэлээр бол одоо Чикаго орчимдоо 500-аас дээш хүн хүлээн авах чадaltaй. За ер нь бол эхний айргийн тавд бол найдвартай орохоор за ийм супер газрыг бид нэр сонгож авсан байгаа. За ерөнхийдөө ингээд сайхан үзүүлээ явуулчихна. За энэ гаднаас ороод за сайхан танилцах. Вайн уугаад. За нэг юм хоол байж байна. За дээрэс нийшээ гадаа паркингийн хувьд бол асуудалгүй. Ерөнхийдөө бараг 500-аас 1000 машин чөлөөтэй парклах. За үнэгүй паркинтай байгаа. За энэ болохоор 88 гэдэг хурдны хайвагээс урагшаа 59 гэсэн замаар салаад за ингээд 59 дээр байж байгаа олоход маш амархан. За паркингийн хувьд асуудалгүй. За олоход асуудалгүй. За одоо ингээд хэдүүлээ. Энэ дотгошоо буюу одоо яг монголчуудад зориулсан шинэ жилийн цэнгүүний мэн. За заал руу орж үзцгээе. За манайха яг ингэж харагдчих шүү гаднаасаа ингээд ороод. За бид нар бүх юмыг мэрэгжлийн за бүр одоо top of line. Бүр хамгийн дээд зэрэглэлийн хамгийн гэж бүх юмыг сонгосон байгаа. За өнөөдөр 12 сарын 22-ны өдөр. За дахиад 8 өдөр байна. За тэгэхээр яг өнөөдөр ингээд засж байгаа энэ одоо монголчуудад зориулсан энэ ивентийн бэлтгэл ажлууд ерөнхийдөө хийгдээд. За ширээ засталтууд маань ингэж харагдаж байна. За би бүгдийг нь сайхан үзүүлээ явуулчихнаа өнөөдөр. За эхлээд за ингээд дөрвөн талдаа open bar байж байгаа. Энэ зүгээр нэг юм энгийн open bar биш шүү. За хамгийн дээд зэрэглэлийн. За виски, коньяк та ингээ хүссэн хэмжээгээр авч хэрглэж болно. За энэ open bar нь ингээ дөрвөн талдаа. За энд ингээ нэг нь байж байна. За энд ингээ хоёр дахь нь байж байна. За энд ингээ гурав дахь, дөрөв дахь тэгэхээр энэ дээр бол янз бүрийн дараалал, очер, янз бүрийн мөсгөө гэсэн үг. Та хүссэн байдлаараа авч болно. За ширээний хувьд бол ерөнхийдөө нэг ширээн дээр 10 хүн сууна. За ширээ болгон мэдээж хэрэг дугаартай. За манайхан бас жоохон тайцсандаа ойрхон ширээ аавна гэдэг. За гэтэл би яг ингээ газар дээрээс энэ хараа хамгийн артлын ширээ. Хамгийн артлын ширээ ингээд нэг 2 ширээ 3 ширээний хооронд ерөөсөө баг ялгаа байхгүй. Эндээс бол ерөөсөө нэг 5 антай гэрээр бол одоо нэг үе томрын зайтай л ингээ байж байгаа. Тэгэхээр яг үндэ бол ширээний урд байна уу, хойно байна уу энэ бол нэгтний ач холбогдолтой биш байгаа шүү. За дээрэс нь энэ ингээ та бүхэн харж байгаа ширээний хоорондох зайнууд бол одоо хангалттай тавигдана. За бид нар бас энэ дээр бас дахиад нэг жоохон юм зохион байгуулалтын юм асуудлуудыг хийчихнэ. За ширээний засталтын хувьд бол та бүхэн мэдж байгаа бох тэртээ тэргүй хамгийн өндөр зэрэглэлийнх болохоор яг одоогийн байдлаар ингээ бэлтгэл ажил ингэж. За дээрэс нь суудлын бүрээсүүдийг ингээ тавиад эхлэхээр энэ бол улам гоё тансаг харагдана. За ийшлээ явцгаая. За тайцны хувьд. За тайцны хувьд болохоор бид нар урд нь шинэ жил зохиохдоо дандаа ингээд гэрлүүдийг нэг газраас, за дэлгэцийг нэг газраас, за хөгжим спикер ингээд нэг газраас ингээд түрээсэлдэг байсан болвол за энэ жил ингээд бүх юм ингээд нэг дор. За эндхийн хувьд бол дандаа ингээд хөгжим нэгдүгürt мэрэгжлийнхээс гадна энэ дээр ингээд ажиллаж байгаа, гэрэлтүүлгийг хийж байгаа, дуу хөгжмийг хийж байгаа бүхэл бүтэн багийг бас бид нар ингээд авж байгаа. Тэгэхээр энэ хөгжим эндээсээ ч гэсэн яг ажиллаж байгаа хүмүүс нь бол за яг мэрэгжлийн ийм бүхэл бүтэн баг ингээд урж ирж байгаа шүү. За дээрэс нь энэ LED дэлгэц ингээд энэ нийтдээ ингээд 3 дэлгэц байж байна. За энэ голдоо нэг юм дэлгэцтэй. За энэ LED дэлгэцийг яаж ашиглах юм гэхээр мэдээж хэрэг шинэ жилийн янз бүрийн за гоё фонограм мэдчилгээнүүд явах бах. За дээрэс нь Чикаго орчимд байж байгаа монголчууд. За ганцхан Чикагод биш юм. Ер нь Монголоос ч гэсэн. За хүмүүс ашиглахад ийм нээлттэй байгаа шүү. Тэгэхээр
Жишээлх юм бол одоо бидрийг байнга ивент итгэдэг SP Express гэдэг компани. За жишээлх юм бол SP Express компани. За Чикаго орчмын монголчуудаа шинэ жилийн мэнд хүргэж байна гэж ингээл хэлэхэд. Тэгэхээр яг иймэрхүү байдлаар энэ компаниудаа за монголчуудаа мэнд хүргэхийг хүсвэл бид нартай холбогдоорой. За бид нар таны мэндчилгээг ерөнхийдөө бол 30 минут тутамд ингээд бүх дэлгэцүүдээр ингээд бүрэн гаргаад авах боломжтой байгаа шүү. За дээрэс нь энэ 3 дэлгэцээс гадна түрүүн би орж ирсэн энэ зааланд ингээд маш олон дэлгэцүүд байж байгаа. Энэ яг энэ хаалгаар гараад зааланд маш олон дэлгэцүүд, маш олон телевизрүүд байж байгаа. Тэгэхээр таны мэндчилгээ ерөөсөө бүх энэ дэлгэцүүдээр ингээд нэг зэрэг 30 минут тутамд ингээд гарах боломжтой. Тэгэхээр та бүхэн ингээд компаниас одоо Чикаго орчмын монголчуудаа мэндчилгээ дэвшүүлээд өөрсдөө бас реклам дуулахыг хүсэх юм бол бидэнтэй холбогдоорой. За гэрэлтүүлгийн хувьд бол одоо ингээд үнэхээр яг одоо бол зөвхөн нэг тест хийгээд яг бэлэн болоогүй байна. Бүгд ингээд асаагүй байхад ингэж харагдаж байна. Тэгэхээр одоо удахгүй ингээд эднэр бас бүгдийг нь асаагаад үзүүлнэ гэсэн байгаа. За спикерийн хувьд ингээд ерөөсөө энэ бүх одоо энэ цэнхэр гэрэлтэй газар болгоо ингээд спикерүүд байж байгаа. Тэгэхээр за ярилт дууны хувьд бол одоо үнэхээр янзын сонсогдно гэсэн үг. За бүжгийн заал маань талбай маань ингээд бид нэр яг ингээд бас бүжиг зориулсан ийм гоёг ингээд суулгасан байгаа. За энэ дээр бол ерөөсөө асуудал байхгүй. За хүний хувьд бол хангалттай гоё багтах байх гэж найдаж байна. За дээрэс нь хэдүүлээ ийшээ дэлгэц рүү гараад үзье. За манай энэ LED дэлгэцүүд бол өстө үнэхээр гоё гарч байна. Тэгэхээр гоё шинжилгүүд, гоё сэтгэл хөдлөсөн гоё бичлэгүүдийг эндээс ингээд бүгдийг үзэж болно. За хэдүүлээ ийшлээд ингэзэнгүүд энэ хараа. За эдгээр одоогийн байдлаар ингээд нэг юм гэрлүү. За тэгвэл дахиад нэмэлт гэрлүүд бас янз бүрийн юмнууд бас зөндөө ирж байгаа. За энэ дотор байж байгаа тоног төхөөрөмжүүд ингээд харж байгаа бах та бүхэн мэрэгжлийн юм гэдэг бол ерөөсөө мэрэгжлийн хэл байт юм байна. За энэ аргашаа ингээд за нэг дуучид маань ингээд араар нь гүйдэг. За энэ дээр юм бүхэлдээ юм байж байгаа. За би энэ LED дэлгэцээ ингээд нэг сайхан харуулчих. За ингээд тайзан дээрээс ингэж л харагдаж байна да. За манайх ингээ бас гой хөгжмөө тавиа. За ийшээ. Манайд урилгаар ирж байгаа уран бүтээлчд байна. За энэ хараа тайзан дээр ямар нэгэн байдлаар одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гарч ирэх шаардлагатай болвол энэ хараа. Одоо лифт нь байж байна. Яг зориултын лифт. Тэгээ цаанаас ингээ лифтээр өргөөд энэ ингээ тайзан дээр ингээ гаргадаг. Тэгэхээр бүх юмыг бол ёстой. Үнэхээр мэрэгжлийн төвшөнд хийсэн ийм гоё газар байна. За энэ ингээ төлхөөртэй. За дээрэс нь манай нэг уран бүтээлчтэй зориулсан өрөө маань. За ингээ тайзан дээр ингээ гарахаа үлээгээ сайхан энэ дээр ингээд. За иймэрхүү байдлаар бид нар бас тайзан дээр гарч байгаа уран бүтээлчдийнхээ тав тухтаг байдлыг мэдээж яриг ингээд мэрэгжлийн төвшөнд ингээ мартаг байгаа шүү гэдгээ бас үзүүлээд. За ийм л гоё зааланд ингээд болгондоо манайхаа. За билетийн хувьд $200 үнэтэй байгаа. За ягаад ийм үнэтэй байгаа юм гэхээр та бүхэн харж байгаа бох. Энд болж байгаа энэ тааз. За энэ байр маань түрүүн би хэлсэн Чикаго орчимд байж байгаа. За хамгийн дээд зэрэглэлийн. За баг айргийн тавд орох. Ийм цоошны юм байр. За бүх гэрэл тоног төхөөрөмж, бүх юм сүүлийн үе. Энэ дээр сууж байгаа бүх юм мэрэгжлийн. За дээрээс нь 4-5 ширхэг энэ open bar байж байгаа. За энэ open bar-аас авч болох ундаа. За ликор нь хамгийн дээд зэрэглэлийн Heineken Hennessy гэх мэтэр та бүхэн хамгийн дээд зэрэглэлийн юм авч болно. Ямар нэгэн байдлаар нэмэлт мөнгө төлөх шаардлагагүй. За ийм сайхан байранд ингээд. За одоогийн байдлаар ширээнүүд маань ер нь зарагдаад дууссан байгаа. Та бүхэн эртхэн уцстаад захиалга өгөх хэрэгтэй. Тэгээ бид нар төлбөрийг ингээд зайдаагаар за ингээ авч байгаа шүү. За энэ жилийн хувьд зохион байгуулагчдын хувьд 3 байгууллага хамтарч байгаа. Mongolian Talent Academy,
Mongolia American Center. За Chicago Business Council of Chicago гэдэг. За энэ гурван байгууллага маань хамтраад энэ жилийн за Баярын Мишель 8-ын шинэ жилийн цэнгүүнийг хийж байгаа шүү. За мөн энэ гурван байгууллага маань хамтраад энэ жилийн Chicago орчмын за хүүхдийн харшин шинэ жилийг зохион байгуулж байгаа. Та бүхэн минь бас бидний ажлыг дэмжиж за мөн ингээд хандив сайхан өргөж болно шүү. За манай багийнхан энэ хөгжим гэрэлтүүлэхтэйгээ бас ингээд сайхан харьцаад. За дээрээс нь дахиад энэ араа ийм том ингээд зайтай. За ингээд зарим гэрлүүд, зарим дэлгэцүүд яг одоогийн байдлаар ингээд ажиллахгүй байж байгаа. За хэдүүлээ ийшээ гараад. За дээд зэрэглэлийн газар гэж. За энэ хараа. Жижиг юм хууийн private. За найзуудаараа. За хэдүүлээ ийшээ бас нэг ойлын өрөө мөрөөгөр бас нэг би бас нэг хальт оруулаад үзүүлчихье да. За жишээлх юм бол энэ хэрэгтэй гэж байна. За хэрэгтэй 0 өрөө. За бас нэг бүсгүүчүүд маань орж үзэх юмс ингэ бодоод байт юм шиг үлээ шүү дээ. За ирчүүдийн 0 өрөө маань ийм олон. За ерөнхийдөө очир дараалал ямар ч үүсгэх шаардлагагүй ийм гой цэвэрхэн. Ийм биш юм анаха. За тэгэхээр бид нэр ийм л газрыг сонгож хийж байгаа. Ийм л газар эндээс авж байгаа үйлчилгээ гэрэлтүүлэг бүх юм мэрэгжлийн дээд түвшинд байгаа болохоор яг үнэндээ бол дээрэс нь ууж байгаа ликор за хэрглэж байгаа бүх юмнууд ингээд бүгд дээд зэрэглэлийн түвшинд байгаа болохоор яг үнэндээ нэг хүний $200 гэдэг бол маш бага мөнгө. За нөгөө талаар ярихад бид нар бас үнэхээр бас том community биш байна. За яг энэ газар 31-нд энтэхгүйдийн арга хэмжээ болж байгаа. За 1000 хүн орж байгаа юм байлаа. Тэгэхээр 1000 хүн орж байгаа болохоор бид нэр билетийг бас тодорхой төвшөнд багасгаж болж байгаа нь бас нэг 10-20% багасгацсан байлаа. Бид нар бол одоо яаж зүтгээд нэг 500 хүн цуглуулж чадж байгаа болохоор тэгэхээр үндэ бол $200 гэдэг бол бид нар эндээс ерөөсөө ашиг араагүй байгаа. Зөвхөн гарч байгаа зардлаа л одоо баг барьж чадвал одоогоор бидний төлөвлөгөө бол тийм байгаа шүү. Тэгэхээр үнийн хувьд бол нэг тийм өндөр үнэтэй биш байгаа. Та бүхэн авж байгаа үйлчилгээ ингээ болж байгаа газар ингээ харьцуулах юм бол за дээрэс нь бид нар бас ойрхон бас 2-3 буудалтай ярьж байгаа. За ерөнхийдөө үнийн хувьд жоохон бас хямдрал авчих гад. Тэгэхээр янз бүрийн буудал ийм тийм хэрэгтэй хүмүүс авах юм бол за бас бидэнтэй холбогдоорой гэж хүсье. За дээрэс нь энд байж байгаа энэ ингээ баарууд за бүгд ингээд ажиллана бас. За би эднээс нь ингээд ерөнхийдөө энэ гаднаасаа ингээд ямар харагдаж байна тэрийг бас үзүүлээд. За гаднаасаа бид нар болохоор энэ хаалгаар орж ирнэ. За ингээд гаднаасаа ороод ирэнгүүт түрүүний би хэлээд байгаа нэг маш олон дэлгэцүүд хаасаагүй байгаа гэдэг ингээд телевизрүүд ингээд энэ тэгэхээр энэ яг энэ гол төвд болж байгаа бүх юм ингээд энэ дэлгэцүүд дээр ингээд бас зэрэг гараа явах юм байгаа шүү. За ингээд гаднаас ороод ирэхэд ерөнхийдөө ингэж харагдаж байна. За тэгээ ийшээ ингээд би түрүү хэлсэн маш том. За машины паркингийн хувьд бол ямар ч төлбөр байхгүй үнэгүй. За дээрээс нь ерөөсө хэдэн 100 машин орсон ч гэсэн ерөөсө асуудалгүй. Ийм гоё газар ингээд бид нар шинэ жил хийх гэж байгаа шүү. Тэгэхээр манайхан жилдээ нэг ганц болж байгаа мийг өөрийгөө бас хүндлээд за бас нэг ганц оройг элэг нэгт монголчуудтайгаа жинхэнэ гоё хязгаарч мартагдахааргүй гоё төвшөнд бас хийнэ гэж найдаж байгаа. Тэр та бүхэн минь яараа бас эртхэн билетээ аваарай. За дээрэс нь бидний зохиож байгаа бас хүүхдийн харшин шинжилгээд за тэн дээр тодорхой хэмжээний бас зардал гарч байгаа. Тэн дээр бас багсаг боломжоор бас сайхан хандив хүргээд өгөөрэй гэж хүсье. За түрүүн биес нэг компаниуд реклам хийж болно гэдэг энэ дээр байгаа ингээ бүх дэлгэцүүд дээр ерөөсөө энэ голд байгаа бүх дэлгэцүүдэн дээр ингээ таны компани монголчуудад зориулсан мэдчилгээ явах боломжтой байгаа шүү. Тэгэхээр та бүхэн бас монголчуудаа мэдчилгээ дэвшүүлээд бас компани рекламдах сонирхолтой болвол бид нартай ингээ сайхан холбогдоод өгөөрэй.
За энэ дээр мань бас бид нар бас ингээ гоё баннер тавьчихын. Тэгэхээр энэ баннер дээр за ингээ дотгошоо орцгоо идэглээ. За гаднаасаа тэгэл ингэж л харагдах юм даа манайхаа. За ингээл ийм л гоё шинэ жил болох юм байна. It's in the darkest skies that you find the brightest stars. We're stronger. За ингээ та бүхэн харж байгаа бох. Энэ заалны донд янз бүрийн баган маган ингээ ерөөсө байхгүй. Ерөөсө үзэх орчин ингээд хязгаарлна гэсэн юм ерөөсө байхгүй. За ингээ 12 сарын 30-нд Чикаго орчим Matrix Club уулзцай манайхаа. За их